За санхүүгээ сайжруулан санхүүгийн амжилтанд хүрнэ. Ер нь мөнгөтэй болно гэдэг нь хэр их мөнгө олж байгаагаа шалтгаалахгүй, хэр их мөнгө өвлөж авсан, альсгүй чи ер нь юу хийж байгаагаас үл шалтгаалаад юу хийхгүй байна вэ? Юу хийдэггүй вэ гэдгээс бас их хамаардаг. Ер нь ихэнх хүмүүс санхүүгийн хувьд урагшилтгүй, ер нь санхүүгийн амжилтгүй байдаг нэг гол шалтгаан нь хийхгүй юмнуудыг өдөр болгон давтаж хийсээр байдагт оршдог. Хай, хөрөнгө оруулагч lifelong learner Тэмүүлэн байна. Мөнгө, үнийн сэтгэл зүй, хувийн санхүү ярьдаг MoneyWise Master Channel тавтай морил. Хэрв та манай асуултыг анх удаа үзэж байвал хэрэгтэй хүнд цааш нь түгээгээд share дараад лайк дараарай. Тэрний оронд та бүхэндээ би танд хэрэгтэй цагийг өөрөхгүй гоё контентуудыг бэлдэх болно. За ингээд өнөөдөр та бүхэнтэйгээ би санхүүгийн амжилтанд хүрэхийн тулд юу хийхгүй байх ёстой вэ гэдэг 3 зүйлийн тухай ярилцъя гэж бодлоо. Ингээд let's talk about money. За нэгдүгürt нь статус гейм тоглохгүй байх. За нийгмийн дарамт шахалт, найз нөхөд, гэр бүлийн янз бүрийн ятгалгаар тэгээ өөртөө хэрэгтэй хэрэггүй янз бүрийн материалын зүйлс цуглуулахгүй авахгүй байх юм бол аяндаа мөнгөтэй болоод ирнэ. Ер нь санхүүгийн хувьд, санхүүгийн сэтгэл зүйн хувьд, мөнгөний сэтгэл зүйн хувьд instant gratification, тэгээд delayed gratification гэдэг хоёр тийм томьёолол, тийм нэрсүүд байдаг. За тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр instant gratification гэдэг нь болохоор монголоор одоо шууд орчуулах юм бол яг одоо шууд авч байгаа тааламж, кайф гэсэн үг. Delayed gratification гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр яг одоо авах урамшуул одоо тэр кайфа жоохон хойшоо тавиад сүүлд нь илүү том, илүү гоё урамшуул том кайфыг авахыг одоо delayed gratification гэдэг. За энэ хоёр ямар учиртай юм бэ гэхээр бидний одоо амьдарч байгаа нийгэм ерөнхийдөө instant gratification гэдэг юм дээр суурилсан. За тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр одоо бидний хэрэгжилж байгаа social media, sex, одоо бүх төрлийн гоё материалын зүйлс худалдаж авах те бүх төрлийн хар тамхи, сэтгцэд нөлөөлөх бодис, мөрөөдөө тоглоом, арх, fast food юу гэдэг одоо бүх төрлийн яг тухайн үед айгүй гоё кайф өгдөг, айгүй гоё урамшуул өгдөг, айгүй гоё таашаал өгдөг юмнуудыг instant gratification өгдөг юмнууд гэдэг юм аа. За тэгвэл delayed gratification гэдэг нь юу гэсэн үг бэ гэхээр жишээ нь одоо мөнгө хадгалж сурах, цааш нь хийж сурах, хадгаламж үүсгэж сурах, хөрөнгө оруулж сурах. За тэрнээс гадна ямар нэгэн скил сурах, өөртөө хөрөнгө оруулах, тий хайртай хүмүүстэйгээ цагийг гоё чанартай өнгөрүүлэх. Одоо тийм юмнуудыг одоо яг тухайн үед бол яг instant gratification одоо instant гоё таашаал өгж кайф өгөхгүй ч гэсэн ер нь яваанда урт хугацаанд гоё таашаал өгдөг, илүү гоё мэдрэмж, илүү том урамшуул өгдөг юмнуудыг delayed gratification гэдэг юм аа. За тэгэхээр бид бүгдээрээ бодох хэрэгтэй. Одоо хэрэгтэй хэрэггүй одоо хүн таалагдах гэж, нийгэм таалагдах гэж, нийгмийн шахалтаар, янз бүрийн хүмүүсийн шахалтаар хэрэгтэй хэрэггүй юм одоо авч тэр instant gratification чухал байна уу? Аль эсвэл тэрийг жоохон ингээд дэсвэрлээд одоо мөнгө хураагаад альсгүй мөнгө ашиглаад 10 жилийн дараа, 15 жилийн дараа, 20 жилийн дараа цаг хугацаагаа буцаагаад худалдаж авах тийм мөнгөтэй болоод альсгүй тийм эрхчлөөтэй бол санхүүгийн эрхчлөөнд хүрэх юм аль нь дээр вэ гэж бодох хэрэгтэй. Тийм болохоор статус гейм тоглох нь санхүүгийн эрхчлөөнд хүрэх, одоо санхүүгийн амжилттай байх гэдэг дээр маш том одоо дөнгө чөтөр шиг юм болж өгдөг. Тийм учраас статус гейм тоглохгүй байгаарай. За хоёрдугаарт нь болонгууд get rich quick scam гэдэг. За тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр ерөөсөл үнэн маргаашгүй амар хурдан баян болох тийм scam, хурам эхлэлтүүд одоо юу хөлхний тийм юмуд. За сүүлийн 2-5 жилийн хугацаанд ер нь бол ялангуяа залуучуудын хувьд одоо 30-аас доош хүмүүсийн хувьд яриад шүү дээ, тийм. Эд залуу ажиллаж хөдөлмөрлөх залуучуудын хувьд маш хурднаар баян болох, маш хурднаар менежер болох, маш хурдан карьер хийх, маш хурдан захирал болох, ямар нэгэн юмны дарга болох гэсэн тиймэрхүү одоо хүсэлтэй болсон гэсэн үг. Тэг хүсэлтэй болсон. Одоо миний ажилласнаар бол тэ. За тэрийг нь дагаад янз бүрийн scam, янз бүрийн одоо хуурам эхлэлт, хөлөгтөл зөндөө гарч ирдэг. За тэрний нэг нь болохоор get rich quick scam гэдэг. За сошиал медиагаар дүүрэн баян болгоно. За чи тийм курс сураад 99,000 төгрөг өгчих юм бол одоо маргааш гэж юу шууд амар трейдер болонгуудаа шууд амар би чамд өөрийнх нь баян болсон бүх юмныг зааж өгнө гэсэн тийм scam зөндөө явдаг. Тийм семинар, сургалт, курс юу гэдгийг те баах юмнууд явдаг. За хэдүүлээ нэг түр пауз аваад биш те. Эрүүл ухаанаар ингэ бодоод үзсэн. Хэрв тэр хүмүүс тэр курс зарж байгаа, ямар нэгэн семинар зарж байгаа одоо бидний 99,000 төгрөгийг аваад биднийг баян болгох гэдэг улсууд үнэхээр баян болох те аюу хурдан баян болох тийм амархан байсан бол тэр арга биднэрт зүгээр нэг 99,000 төгрөг ч юм уу 199,000 төгрөг ч юм уу те нэг ямар нэг юмар хэлж өгөх байсан уу. Хэрв тийм хурдан баяждаг тийм арга байсан бол бүх хүмүүс баян болцсон байх байлаа. Тийм болохоор тэр хүмүүс мэдээж бидний мөнгийг халааснаас авахыг хүснэ, амар хурдан баян болгоно, тий баян болох аргыг зааж өгнө гэсэн юмуд мэдээж ихэнх нь scam байдаг. Тэр хүмүүсийн хувьд бол бидний баян болохгүй бол хамаагүй тэгээд хэрэг баян болохоор байсан бол тэр өөртөө баян болоод бид нар тэр аргаа хэлэхгүй байсан. Тийм учраас тэрэнгэрс болгоомжлоор хэлэх гэдэг. За тэгээд мэдээж day trading хийдэг мундаг усуд байгаа. Тэгэхээр
хүнд юм авчирдаг, хүнд юм заадаг юмсууд зөндөө байгаа. Гэхдээ тэдний 99% нь scam. 1% нь л чанартай гоё юмнууд байгаа гэж миний бодлоор. Тэрнээс гадна Facebook-ийн суулаа, янз бүрийн трейдинг хийж өгнө, янз бүрийн баян боломж гэсэн юмнаас хол байгаараа. Тэр бол зүгээр л get rich quick scam шүү. За тэгээд миний хувьд бол хурдан байцгаасаа илүү ер нь удаан хугацаанд тогтвортой хөрөнгө цуглах, хөрөнгөтэй болж сурах нь илүү чухал юм аа. Одоо мөнөр маргаашгүй хурдан баян болсноос илүү тогтцтой мөнгө яаж ажилтгийг ер нь мөнгөний сэтгэл зүг ойлгож эхэлнэ. Тийм болохоор энэ хурдан байждаг гэдэг скамд битгий автаарай. Тэгээд тэрнийг битгий толоорой, битгий сулаа аваарай, битгий Facebook-ийн сулаа аваарай. Янз бүрийн одоо курс, янз бүрийн гуру, янз бүрийн коучинг юмд битгий автаж янз бүрийн сураарай. Үнэхээр сонирхолтой өөрөө хийх ёстой юм. Үнэхээр судалж агаад тэр хүмүүсийн ямар туршлагатай, ямар коучинг хийсэн, үнэхээр харуулах юмтай хүмүүсийн юм явбал өөр. Тэгээд зүгээр хамаагүй шууд ингээ Facebook-ийн зараар янз бүрийн юм хийгээ өнөө маргааштай ингээ баян болох гээд. Тэгэх юм бол болохгүй. Удаан хугацаанд мөнгөө цуглуулад хадгаламж үүсгээд хөрөнгө оруулаад тэгээд явах юм бол илүү одоо реалистик гэж ярьдаг илүү боломжтой, илүү одоо амьдралд ойрхон юм аа гэж хэлмээр. За 3 дугаарт нь мөрөдө тоглоом. За дэлхийн улсуудын хувьд ер нь дэлхийд даяар ингээ хараад үзвэл мөрөдө тоглоом гэдэг юм бол нормал зүйл ингээ байдаг одоо нийгэмд ингээ орчил байдаг зүйл. Тэгээд зарим зохицуулалттай, зарим зохицуулгүй, заримд нь хориотой, заримд нь одоо нээлттэй. За Монгол улсын хувьд бол мэдээж хуулиар хоригдсон мөрөдө тоглоом тоглож болохгүй. За тэглэж гисэн мөрөдө тоглоом тоглодог усуд зөндөө байгаа 70 хэлбэр шилжчихсэн ингээ тоглосоор л байгаа. За яаж өөрийгөө мөнгөө баллахгүй байх вэ гэхээр мөрөдө тоглоом тоглохгүй байх юм бол аяндаа мөнгөтэй болоод ирнэ. За бидний боддог нэг ташаа ойлголтууд байдаг. За тэр нь юу гэхээр мөрөдө тоглоом бол зүгээр л зугаа цэнгэл одоо гой зугаатай юм гэж боддог ихэнх нь. За эсвэл мөнгөтэй болох арга ч юм уу Ихэнхдээ 6 цэнгэлэн нэхэндээ ингээ байж дараа нь дом болоод дуусдаг. Дараа нь мөнгө олох арга нь мөнгө олоод байгаа юм шиг хэрнээ хэцүүлдэ бол мөнгө алдаад дуусдаг байгаа. Энэ бол худлаа. Мөрөдө тоглоом тоглох юм бол мөнгөтэй болно гэж байхгүй. Мөрөдө тоглоом бол 6 цэнгэл бол биш. Энэ бол сэтгцэд бидний тархинд холбоос үүсгдэг тийм сэтгцийн хар тамхи шиг дом байгаа шүү. За яг энэ та бүхэндээ би энд гарч байгаа линкээр гоё контент бэлдсэн байдаг. 2 контент бэлдсэн байдаг. Та бүхэн бас сонирхож үзээрэй. Тэгээд эцэст нь гэж хэлэхэд ер нь бид бүгдийн санхүүгийн амжилт хэр их мөнгөтэй, ер нь хэр их одоо орлого орж иж гэдгээс хамаарахгүй. За бид нэр зарлага яаж юунд зарцуулаад байна? Ямар юмд мөнгө өрөөд байна? Бид нар ер нь сахилга баттай мөнгө өрөөд байна уу? Сахилга батгүй байна уу? Ер нь сэрхий хөдөлгөөнөөр мөнгө өрөөд байна уу? Үгүй юу? Ер нь яаж өөрийгөө цуглаж байгаа мөнгөө ер нь баллахгүй байхаа гэдгээс шалтгаалдаг юм аа. Тийм учраас статус гейм тоглохгүй байх нь байна. 2 дугаарт нь болонгууд хурдан баяжих одоо скамд автахгүй байх нь байна. За 3 дугаарт нь болонгууд мөрөдө тоглоом тоглож мөнгө өсгөе гэж бодохгүй байх нэ. Энэ гурыг хийхгүй байх юм бол аяндаа мөнгө цуглаад ирдэг. Аяндаа мөнгө гарах нь ингээ багасчдаг юм аа. Тийм учраас та бүхэн амьдралдаа эднэрийг бас ингээ цуулгаад үзээрэй. Мэдээж бүгдийг хийдэг хүн болж байхгүй багт ямар нэг юм хийдэг хүн байж л таараа. Тийм байна. Энэ гурван зүйлийг хорчих юм бол хийхгүй байх юм бол how to not screw it гэдэг энэ гурван зүйлийг хийхгүй байх юм бол та өөрийгөө балахгүй байх нэ. Одоо мөнгө өсгөхөд саад болохгүй байх нэ. За ингээд энэ хүртэл хамт байсан та бүхэнд баярлалаа. Ингээд дараагийн дугаар хүртэл. Чао.